За Хүннү хотын хөгжлийн ерөнхийлөгөө 2022 оны 1943 дугаар тогтоолоор батлагдсанаас хойш 2023 оноос хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн их усрын бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж явж байна. За 2025 оны тухайд 3 төсөл арга хэмжээ улсын комисс ажиллаж байнгын ашиглалтанд хүлээж авсан байгаа. Хүннү хотын эхний ээлжинд хэрэглэх 35.10-ын дэд станц буюу цахилгааны их усүр 15.7 км цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт хөндөй дэд станц 25 онд ашиглалтанд орсон. За ингээ 26 оноос бид ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэхээр зорж байна. Цэвэр усны их усүр буюу 5 гүний удаг өргөлтийн ноцоос нийт 16 км ус хангамжийн гол шугамыг ажлыг улсын комисс хүлээж авсан. За энэ 26 оны 2 дугаар хуулиар багтаж үүнээс үргэлжилж байгаа шугамын ажлууд болоод хоёрыг үржих нь 3000 куб багтаамжтай усан сангийг хүлээж авснаар ингээд Хүннү хотын цэвэр усны их усүрийн талын бүтээн байгуулалтын ажлууд 100% дуусах юм аа. Үерийн хамгаалтын сувгуудыг бол хамгийн түрүүнд хотод төрүүлж хийдэг. За энэ хүрээгээр нийт 4 гол том сувгийн зурагдслын ажлууд хийгдсэн. За түүнээс 4-р сувг, 1-р сувгийн бүтээн байгуулалтын ажлууд газар дээр явж байгаа. Үүний 4-р сувгийн ажил буюу нисэх буудлын зүүн талын 4.9 км үерийн хамгаалтын сувгийн ажлыг мөн 25 онд ашиглалтанд хүлээж авсан байгаа. Дамжуулагч талдаа хамгийн том дэд станцын бүтээн байгуулалтыг 23 онд эхэлсэн байдаг. За энэ бол Улаанбаатар хотын баруун талаас сонгоны дэд станцаас 78.7 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг татаж 220-110-ийн хоёрыг үржих 125 мегагийн хүчин чадалтай сэргэлэн дэд станцыг байгуулж байна. За энэ сая миний хэлсэн шугам сүлжээ дэд станцын бүтээн байгуулалтаагаар нийлээд өнөөдрийн байдлаар 86% гүйцэтгэлтэй байна. За үүнээс цааш нь салбарлаад дахиад мөн одоо RCT буюу 110-ийн дэд станцын бүтээн байгуулалт цаашаага 10 кВт-ийн хуваарлах байгууламжуудын ингээд бүхлээр нь бол бас энэ цахилгааны эрчим хүчний их усүрийн бүтээн байгуулалт багцаараа явж байгаа. За хоёрдугаарт нь түрүү миний хэлсэн ус хангамжийн ажил өнөөдөр нийт дүнгээр 80% гүйцэтгэлтэй явж байгаа. За мөн одоо гадны холбоо буюу мэдээлэл холбооны кабелийн ажлууд хийгдэж байгаа. Нийтдээ 96 корын шугам Төв аймгийн төвөөс татаад Хүннү хотын нутаг дэвсгэр ормогц одоо 48-48-аар 2 салж төлөвлөгдсөн. За энэ бүтээн байгуулалтын ажил өнөөдөр мөн одоо 65% гүйцэтгэлтэй байна. За тэгээд цаашдаа бол одоо энэ дэд бүтцийн том бүтээн байгуулалтын үндсэн энэ 5-6 их усүрийн ажлаас 2 ажил буюу цэвэрлэх байгууламж, дулаан ханганы хангамжийн ажил бол үлдсэн байгаа. За энэ хүрээнд бол 2025 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хоногт 3000 куб ус цэвэрлэх байгууламжийг нийслэлийн төсвөөр шийдвэрлсэн байдаг. За энэ ажил мөн 25 оны 3 дугаар улирал тендер сонголт шалгаруулалт зохион байгуулагдаж барилга угсралтын ажил эхэлсэн байгаа.